Санааны нэвтрүүлгийг их хүлээж юу? Тийм ээ, эрүүл байхын үндэс нь ихтэй хөдөлгөөн байдаг. Энэ цахаараа хүүхэд залуусыг эрүүл чирэг ихтэй хөдөлгөөнөөр бие чирэгжүүлж амьдралын зөв хөвчлөлтэй болгохын төлөө Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд эрүүл мэнд эцэгтэй хөдөлгөөн нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа лээ. Бие тамирын дэд сургуулийн оюутан оюун туяаг тайлбар өрье. Одоо өнөөгийн нийгэмд маш их автоматчлагдсны улмаас бүх төрлийн өвчнүүд, ялангуяа зүрх судасны өвчнүүд бий болж байгаа. Үүнээс хамгаалахын тулд өдөрт ерөөсөө 30 минутын туршид эрүүл идэвхтэй хөдөлгөөн хийх юм бол энэ өвчнөөс өвчтөн сэргийлж чадна гэсэн тийм зорилгоор одоо энэ нэвтрүүлэгт оролцож байна. За, өөд яг алгачийн хүлээ авцгаая. Наашраа энэ. Сайн уу? Сайн уу. За. Дасгалаа хэрэг удаан бэлдээ үү? Хэцүү юу юу? Дасгал бэлтгэхнийх удаан бэлдээгүй 6 хоногийн турш бэлдсэн. Хоёр хүүхэдтэйгээ болоод 2 хоногийн турш бэлдсэн. Тийм үү? За. Хэр хүндрэлтэй байв? Ер нь хүүхдүүдийг итгэжүүлнэ гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгээ дургу байгаа хүүхдийг ингэ мэдтээ. Нэг хүндрэлтэй бол байгаагүй. За үзье. Тэр гахалтай хөдөлгөөний жорыг өдөрөө үзье. За. За бүгдээрээ суугаад амьсгалын дасгалаар эхэлнэ. Амьсгалаа явахдаа өрцгийг хөдөлгөн мөн хэвлийгээ том болгоод гаргахдаа нарийсгана. За дасгалаа эхлээрээ амьсгалаа авлаа. Гаргахдаа нарийсгаарай. Одоо хэвлийгээ ахиад том болгоорой. Гаргалаа нарийсгаарай. Дахиад 2 удаа хий. За, бидний дасгал бүгдээрээ гараа хөлөө зэрэг өргөөд дасгалаа эхлэе. 1 2 Нөгөөлөөсөө гэхдээ энэ зүрх судасны өвчний талаар авсан байхгүй юу? Зүрхний булчингийн өрсөл гэдэг өвчнийг авсан. Энэ үед болохоор хөдөлгөөнийг их ойрдог. Бага зэргийн бага талааттай хөдөлгөөн хийдэг. Тэгээ яг өвчний ихэнх шаттай болохоор хөдөлгөөний бүр огт хийдгүй хойрчдөг. Дандаа хэвтрийн дэглэм байрдаг. Тэгээд бага зэрэг сайжраад ирсэн үед нь хүүхдийг хоолны дэглэмээр болон хөдөлгөөний жороор эмчлэх өвчин байгаа. Ялангуяа тэр гараа өргөөж буулгаад ингээд тэнэлгээд ингээд байгаа тасгалууд нь үе мөчөнд их халааж өгж байгаа. Одоо зүрхний булчингийн өрсөл гэдэг маань өөрөө халдварт өвчнөөс болж үүсдэг өвчин. Жишээ нь гэвэл хоолойны ангийн гэж ярьдаг шүү дээ бид нар. Тэр өвчин маань үе мөчөнд орсон гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгээд үе мөч рүүгээ орчоод зүрх рүүгээ орчлоо гэж ярьдаг шүү дээ. Зүрх рүүгээ орсон байна гэдэг нь булчингийн өрсөлдсөн байна гэсэн байхгүй юу? Халдвар нь. Тэгэхээр үе мөчөндөө өгöd байгаа нь болохоор уртсан сэргийлээд байна гэсэн. Ерөөсө зүрхний тэр өвчнөөс уртсан сэргийлэх юм уу? Эсвэл зүрхний сэргийлэх мөн өвчтөн хойно идгэх гэсэн хоёр зорилгыг хангаад байна гэсэн. Тэгвэл яг идгэх үү? Яг идгэн. Яг идгэн гэдэг бол хүн эвч хүний үүднээс хэлнэ. Би бол яг эвч бол биш. Гэхдээ тодорхой хэмжээнд хүүхдийг хөдөлгөөнөөр эрүүл байдаг зорыг бэлтгэх хэрэгтэй. За. Үлмийг жийж хүйх хичээгээрээ. За. Сүүлийн удаа. За бүгдээрээ хөдөлгөөнийг салгаж суугаад гараа цээжний өмнө аваад сууж босно. 1 2 3 4 5 6 7 8. За одоо сандалаа бүр хоошин шигдэж суугаад сандын хойд төвшлөнөөс бүр лав барихыг хичээгээрэй. 1 2 3 4 зэрэг талдаа 5 6 7 8. За нуурны булчин суулж өгч байна. За сандлын хажуу талд гараад давшиж алхаарай. 1 2 3 4 зэрэг талдаа хөвлөө тавтаад 6 7 8. За бүгдээрээ матрасан дээр сандлын хажууд гараад зогсож. За тасглаа эхлээрэй. 1 2 3 4 зэрэг талын хөвлөө тавтаарай. 5 6 7 8. Дахиад нэг удаа тавтъя. 1 2 3 4. Дахиад нөгөөлнөөсөө 5
6 7 8. За бүгдээ гараа алтлаад мөрний чигт байлгаад цээж эргүүлээд хагасуулаа. За эсрэг талдаа. За дахиад тийг тавьтыг. За хөлөө салгаад гараа дээш өргөөд таазны үеэр эргүүлж өгөх хөдөлгөөн хийн. Хөвчлэн гол төлөв үе мөчийг халаах хөдөлгөөнүүд байгаа. 8. За бүгдээ дахиад хөлөө салгасан байдлаасаа гараа аргаж дээш өргөөд сууш. 1 2 3 4 боллоо. Дахиад нэг удаа 5 6 7 8. За хөлөө бүгдээрээ нийлүүлээд зогсоод гараа дээш өргөөд айжуухан буулгаад өвдгөө өргөнө. За бэлтгэх байдалд орлоо. Дахиад нөгөө өлнөөсөө. Дахиад нэг удаа давтъя. За одоо бүгдээрээ хөлөө аргаш өргөөд бас гараа цуг аргаш өргөөд 1 2 3 4 5 6 7 8. Дахиад нэг удаа давтъя. 1 2 3 4 5 6 7 8. За сүүлийн давхад гараа урагш өргөөд сарваг хатгаад цээж эргүүлээрэй. 1 2 3 4. Эсрэг талдаа 5 6 7 8. Дахиад нэг удаа давтъя. Сүүлийн удаа 1 2 3 4 5 6 7 8. За хөлөө салгаад зогсоод амьсгалын насвал хийгээд дуусгая. 1 2 3 4 5 6 7 8. За баярлалаа. Энэ таслууд нь ер нь биеийн аль хэсгийг хөгжүүлнэ гэж бодож байна. Аль хэсэгт ачаал болж байгаа. Хөгжүүлэх бол биш. Яагаад гэвэл хөгжүүлнэ гэдэг маань бүр хүнд чиглэлээр ачааллыг бүр илүү их чиглэлээр өгнө. Энэ болохоор зүгээр хүүхдийн нуун эмчилгээний зорилтоор хийж байгаа. Тэгэхээр хөгжүүлж болох, хөгжүүлэх гэсэн ойлголт бол биш. За шүүгчэст маань юу гэж асуух асуулт байна уу? Баярлалаа. Оролцсон эмэгтэйчүүдээс өнөөдөр хамгийн сайн нэлээ. Тэгээд ямар ч хэлсэн би эмэгтэй болж төрсөндөө бахархлаа. Түрүүнээс хойш нөгөө ирчээд айгу мундаг байгаа. Октод жоох ингэдсэн сэтгэлээр унсан. Тэгээд маш их баярлалаа. Тэгээ хамгийн гол нь ийм гоё сэтгэл зүтгэлтэй байж тэ энэ тэмцээнд оролцохоор зориг гаргаж шийдвэр гаргаад өнөөдөр ингээ өөрийнхөө мэрэгжлийн эхний үнцийг тавиад байж байгаа чамд амжилт хүсье. Сайн багшуулаарай. За хүний гол өргөтөн зүрхтэй холбоотой яригдлаа тий. Тэр би зөв хүүхэд залуучууд болон үзэгчтэй мэдлэг тусал нэмэр болох зорилгоор чамаас нэг асуулт асууя. Тамирчууны зүрх гэж байдаг тий. Спортын зүрх гэсэн ойлголт байдаг тий. Тэрийг чи нэг тодруулаад хэлэх боломж байна уу? За тэгвэл би хүүхдэд байгаа юм чи хүүхдүүдээс юм асууж байгаа. Ийм жижигхэн хэмжээний чихэр байла. Эсвэл тэрнээс нэг дахин бараг том чихэр байла. Та нар алийг сонгох вэ? Гараа өргөрөө. За энэ томын сонгохын гараа өргөө. За томын сонгох нь. За энэ асуултад ойлгомжтой. Хүүхдүүд угаасаа л томыг сонгоно шүү дээ мэдээд. Жижигэн сонгоно. Жижигэн сонгоно гэж байгаа хүүхдүүд бол бараг спортод хайргүй хүүхдүүд нь шүү дээ. Тэгвэл тамирчин хүний зүрх гэдэг бол яагаад гэвэл энгийн хүнийхээс илүү том байдаг. Тэгээд илүү их хэмжээний тусыг бие хүргэж шахаж өгдөг. Тэгээд илүү их амьдралын багтаамж сайтай байдаг байхгүй юу? Тэр яагаад тийм том байна? Тамирчууных байнгын нэг их өндөр ачаалттай тасгал сургалт хийдэгтэй хүн. Тэгэхээр байнгын илүү их нэг эрүүл хүнийхээс одоо энгийн хүнийхээ бодоод илүү их хэмжээний тусыг шахаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүрхний хэмжээ хүртэл томордог. Бүр маш олон жил хичээсний үр дүнд энэ бол том. Би том бах нь ер нь зөв юм уу буруу юм уу? Томроно гэдэг чинь ер нь эрүүлэр бодох юм бол арай илүү их тусыг шахна гэдэг чинь арай хүн хөдөлмөрийн багтаамж сайтай байна гэдэг мэдээж ойлгомжтой. өшөө бүр их тусыг шахаж өгч штэ. Харин тий. Тэгэхгүй ингээд
Юу ч хийхгүй бол тэгэл нөө жижиг жоохон цус шахаад ингээл жижиг Тэгээд нэг урд хүч нь багасаад байна. Тий, тэгээд ингээл хөвгшрөөл ингээл тийм үү. За. Баярлалаа. Маш сонирхолтой жишээгээр бас асуулт эргүүлээд хүүхдүүдэд асуулт тавьж хариултыг өгч байна. Үндсэндээ зөв. Энэ мэдээлэл бол ерөөсөө тамирчууны зүрх хоёр янзаар булчин нь томордог. Зүрхний булчин гэж байна тий. Автоматар өөрөө сэрэх чадвартай тийм онцлог булчин байдаг шүү дээ. Ойрын зан гүйгч, штанг өргөдөг, хүндээ өргөгч тий. Гэх мэтийн маш богино хугацаанд өндөр ачаал авдаг тамирчдын зүрхний зүүн тал руугаа булчин томорч хөгждөг. Хоолын зан гүйлт тий. Марафон гүйгчд, цааны хоолын зан уралдаанд гүйлтийн цанаар явдаг дэсвэрийн төрлийн тамирчдын зүрхний ховдол нь томорч хөгждөг юм онцлогтой байдаг. Тэгвэл саяны чинээс сонгосон дасгалууд бол өөрөө чи хэлсэн хариулттай нийцж чинь гэж үзэх гээд байна дээ. Энэ дасгалтууд зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, тодорхой өвчний үед яах вэ? Хамгаалах чиглэлтэй байна, хөгжүүлэх чиглэлгүй гэж хэлсэн санааг чи маш их дэмжиж байна. Баярлалаа амжилт. Баяр хүргэе. За баяр хүргэе. Хавьтагийн. За манай шүүгч ханхүү маань. Тэгэхээр түрүүнээс хойш бас хэлээлээ л да. Одоо яг нэг тамирчин зүрх байдаг, жирийн зүрх байдаг гэж мэдэж авлаа. Түрүүчийн багшаас би бас асууж байсан тийм ээ. Боломжгүй зүйлийг хүсдэг багш нар, зарим багш нар. Энийг одоо 10 тойр гэдэг юм уу, 20 тойр гэдэг юм уу. Биднэрт бол тэр бол үнэхээр хачаалттай оршдог. Би бол баг биеийн тамирт баг дургу болох шахчихсан. Нэг одоо бүр заавал ч дуусгахын тулд яг би шарандаа дуусгасан л да гүйж тойрч. Тэгэхээр нөгөө нэг тамирчин хүний зүрхтэй хүнд шаарддаг зүйлийг биднэрт тавьсан байж тээ. Тэгэхээр бид нар тэндээс бас биеийн тамирт дургу одоо энд орох юм бол одоо үхтлээгүйгээд яах. Тэгж одоо бас биеийн тамирт дургу болох тохиолдол байгаа учраас шинээр биеийн тамирын багш болж байгаа хүмүүсийн үед тийм ээ. Мэдээж хэрэг заах арга дээр их суралцдаг байдгүй. Тэгээд бас энд шүүхтэй гол нь ш. Бас өөрсдөө бас мэдэж авж байгаа зүйл байна. Тэгээд ганц зөвхөн идэвхтэй хөдөлгөөн биш бас эрүүл зөв хооллолт бол хамгийн гол чухал байх гэж боддог тийм ээ. Азийн орнуудын ихэнх хүмүүс ер нь тарган хүн бол ер нь цөөхөн дөө. Монголчууд баг хамгийн тарган байх. Тэр бол идэж ууж байгаа зүйлтэй. Дээр нь хөдөлгөөн бас дутагдж байгаа гэж боддог. Тэгэхээр идэж ууж байгаа зүйлээ бас зөв зохистой зарцуулж ийж дараа нь хөдөлгөөнөө бас давхар ярих байхаа гэж бодож байна л дөө тийм ээ. Тэгээд баярлалаа. Одоо хоёр дахь нь үзье. Хоёр дахь үзүүл даалгавар юу. За тэгье. Ямар нэг юм ашиглан юу ашиглах гэж байна? Энэ бол юм шиг саваа мод. Энэ бол эрдээ. Зүгээр нэг хөшигний эрдээ байдаг шүү дээ. За. Хөшиг бол ямар нэгэн үнд үнд нь хийдэг эрдээ. Энүүгээр хүүхдүүдийн хүчийг хөгжүүлэх гэж авсан. Энэ саваа модоор хөвжлөө уян чанарыг хөгжүүлнэ гэж авсан. За. Гэхдээ эрдэнтэй тасгалаа хийж үзье. За. За. Эхлээд бүгдээрээ хөлийн 4 толгойд булчинг хөгжүүлэх тасгалыг авъя. Хөлөө нугалсан байдлаас хөлөөж энэ эрдэнэ маш их эсэргүүцэлтэй байх хэвээр. Ингэснээр хөлийн урд буюу 4 толгойд булчин хөгжинэ. Тус байдлаасаа хөлөө дээш өргөж буулгана. Хөвлийн булчинд охтод маань их хөвлээс тэгэхээр таргалдаг тий. Тэр булчин тэр таргалтыг арилгах зорилготой. Мөн бас хөлийн булчинд орж байгаа. Энийг зүгээр гэртээ телевизээр үзээ сууж байхдаа ч юм уу ямар нэгэн хийх ном уншаад сууж байхдаа ч юм уу хийж болно. Хажуу тийшээ харж хөвтөж агаад хөлөө дээшээ өргөн илүү эсэргүүцэлтэй болохын тулд бас бага хэмжээгээр ууж болно. Ингээ хөлийн урд булчинд орж байна. Гуйны 4 толгойд булчинд орж байна. Ингээд бас урагшаагаа хийж болно. Тэгэх юм бол бас мөн адил 4 толгойд булчинд орж байна. Харин хоошоогоо хийх юм бол гуйны 2 толгойд булчинд орж байна. Гараа ардаа эрдэнэ ардаа бариад дээшээ татаж өгнө. Ингээр гарын 3 толгойд булчин хөгжүүлнэ. Эрэгтэй хүмүүс ч нэг далбаа сайтай болно гэж ярьдаг шүү дээ. Тэр тиймэрхүү тасгалдаар нөлөөж болно. А доошоогоо ингэж татах юм бол гарын 2 толгойд булчинд нөлөөлнө. Эцэнийг бас сайн татаж хангалж өгөөд одоо хөлөө доош нь гадарт хүрнэ. Ингээр хөлийн урд хэсгийн булчин болон нурууны булчинд нөлөөлж байгаа.
мөн дасглаа яг уу эсрэг талдаа. Сая нурууны булчин жоохон чангалсан юм чинь одоо баг зэргийн суллаж өгье. Урагшаага бүхийгөө дэрзэнэ татаад доошоо бүхийхэд уян чанарыг дасгал өгж нь. Чанар өгж нь. Дээшээ татгаад нурууны булчин өгж нь. Дахиад доошоо ялаа бас нуруу амарч өгнө энэ үед. Тэгээ дээшээ татгаад нуруу чангарч өгнө. Урагшаага татлаа. Гарын хоёр талхад булчин хөгжүүлж байна. Ээлжис татаад дараагаар нь зэрэг татаж байна. За дараагийн тас нь мөрний булчин хөгжүүлэх тасгал. Мөрний чих зүрх өстой. Эзэн эсэргүүцэл чанга байх хэвээр. Ингэх юм бол мөрөнд орчмно. Энэ хэсгийн хөвлийн булчин агшаад энэлийнхийг тэлж байгааз. Тэгэхээр энэ хэсэг булчин амраад энэ хэсэг булчин чангарна гэсэн үг. Октод тайлтай болохыг хүсвэл энэ дасгалыг хийж болно. Эсрэг талдаа маадал тавтна. Хүчний дасгал хийсэн болохоор одоо уян чанарыг хөгжүүлэх буюу амраах дасгалыг үргэлжлүүлээ. Савманда өдгөнөөрөө тавиад уршин гулгуулад хөлийн урданд хүргээд тодорхой хэмжээнд бариад буцаж хөлтөх байдалтай орно. Одоо бүгдээрээ дахиад хөвлийг чинь агшаах тасгал. Тэр тасгалыг өгөн саван модгүй хийж болно. За одоо мөрний булчин бүгдээрээ чангалъя. Мөрний булчин чангалж хөгж байна. Мөн энийг савгаа хөлн даагаараа гаруулаад ингэж хийх юм бол мөрний булчин чанганаа. За. Гайхалтай. Би нэрээ сая ингээ харсан чинь ганцхан ирзэнэр тий нэг л зүгээр нэг хөшигний ирзэнэр ямар их олон дасгал хийчихвэ хүүхдэд харсан уу? Ямар их булчингаа чангаруулаад тий бүр бүх одоо биений булчингуудыг одоо сайжруулах тийм их дасгал хийдэг ш. Чамд үнэхээр баяр хүргэе. За баярлаа. Ингэснөө. Ингэснөө. Манай шүүгчтэй. Зэрэгцлийг нь сайн Ирзэнтэй хийх, ирзэнгүү хийх хоёрын ялгаа нь юу юм? Ирзэнгүү хийхээр чинь энэ дасгалыг ингээд ирзэнгүү хийхэд ямар ч эсэргүүцэхгүй байгаа зү. Зүгээр өөр ингээд хийчих болно шүү дээ. Ирзэн татах юм бол ямар нэгэн хүч үеийг хөвчөж шүү дээ. Тэгж энэ дээр яг ингээ аягүй хүч ирж байна ингээд. Ер нь ирзэнээр бол бүгднийг хийж ийн л да зөв баяр хүргэе. Гэхдээ нэг дасгалыг бол нэг булчинд үйлчлэх 3 тийм дасгал байдаг л да тийм ээ. Өөрөөр хийж болдог зөвхөн нэг л булчинд үйлчлэхээр тэрийг хийчээд дараа нь заавалчгүй амрааж явах шаардлагатай байх гэж би бодож байна л да. Та болохоор бүх дасгалаа хийсний дараа нэг сунгалт хийгээд амраасан болж байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр энэхүү ирзэнийг ашиглаад хатуугаарч бай, зөөлнөрч бай, өөртөндөө тохируулаад хитрхийг ачааллыг бас өгж болохгүй шүү тийм ээ. Жохон багаар бол хийж болно шүү дээ. Яг охид өсгөвчүүдэд бол ерөнхийдөө бол энэ гэртээ баг сайн хийх юм бол ер нь хэрэгтэй дасгалууд харагдаж байна. Тэгээд гол нь заах аргачлалаа бас жоохон өөрчлөхгүй бол тийм ээ. Тэ. Баяр хүргэе. Тэ сонирхолтой. Тэ. За тайлбар яриа сайн байлаа. Бидний сонирхоход байгаа зүйл бол сонирхолтойгоос гадна сонирхох юм их байна те. Биеэр үзүүлээд байхад бол ойлгохгүй юм бид нар зөндөө байгаа үстэй. Тэрийгээ сайхан ярьж өгч чинь те. Ингэвэл уян чанар хөгжиж шүү. Ингэвэл энэ талын булчингийн хүч нь илүү сайжирна. Ингэж хийгээрээ гэдэг ийм тайлбар яриа бидний хүсэж байгаа зүйлийг мэдээлэл хэлбэрээр дамжуулж байгаа нь бол сайн талтай байна. Бас заавалчгүй ингээд хөгжим тавиагүй тийм хөгжим дээр ингэж хийгээгүй. Яг бүх хөдөлгөөнүүдийг яг ингээд за эн чинь ийм шүү. Эн чинь энэ ингээд манай зэрэгтэл ингээд бүхэд бүр ингээд сонсоод ингээд би өөрөө бүр гайхаж бүр даашиг бүрж ингэж харчаад за цагийн хойшлоод ингээд үнэхээр сонирхолтой байлаа надад л. За тийм ээ энэ байдал чинь харин сонирхолтой байдлыг бас гаргаж ирч чадлаа гэж үзэж байна. За амжилт. Баяр хүргэе. За тэгээ шүүгчдийн маань өгсөн оноог сонирхъя. За тэгээ. Хэдэн оноо гэж бодож байна. Юм бусдыгаа ер нь өвчин дарж чадах уу? За оноо гараад ирсэй. 9 8 7. За баяр хүргэе. Хоёулаа баяр хүргэе.
Миний хувьд бол яг миний төвшин айгуу сайн хүлээж авсан байгаа гэж бодож байна. Миний яриг айгуу сайн чанхааралтай сонсоод хүүхдүүд бас зарим дагаж хийгээдсэн. Тэр нэг гоё юмсэн. Ер нь бусад оролцогчдыг бодвол их сандрал бас гайгүй багтаа ер нь их цэгцтэй тайлбарч гэсэн бас их оновчтой байсан байхаа энэ тал дээр. Бас шүүгчүүд бас тэгэж хэлж байна. Үнэхээр тийм байсан байхаа л гэж бодож байна. За бид нар буян тухай зогсолбор дээр ирсэн байна. Тэгээд 10-ын Б ангийнхан завсарлагаандаа бэлдсэн байгаасаа гэж найдаж байна. Тэгэхээр ороод харцгаая. Хаан уул дүүргийн буян тухай зохицолбор сургуулийн 10-ын Б ангийнхан хамт олноороо нэгдэж дасгал хөдөлгөөн хийлээ. Манай уралдааны шүүгчдэд сонин содон бүхнийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэр их хүүхдэд оролцсон бэ? 60 хүүхэд орсон байгаа. Тэгээд 10 би 10 гэсэн 2 бүлгээс орсон байгаа. Тэгээд манай ангины нөгөө нэг яг юу аж урайлж хийсэн байгаа. Хүүхдүүдэд хөдөлгөөний хин зааж өгсөн бэ? Жишээлбэл хөдөлгөөний хин тавьсан бэ? Тэнийг болохоор бид нэр өөрснөө нийлж хийсэн. Хамтар зохиогоод хийсэн. Тэгээд эдгээр нь болохоор энэ засгалууд нь болохоор бүх насны хүн хийж болох боломжтой. Тэгээд их хэлбэрхэн засгалууд байгаа. Тэгээд эднийг хийснээр болохоор нөгөө хөшөөлт тэгээд одоо хүн болгоно ингээд хөшөө хүмүүс чинь ингээд шар ус өдрөх урна гэдэг чинь. Тэдний болохоор тарааж өгдөг. Тэр өөр юм шиг онцлог. Хоёрдугаар шатанд ингээд үлдэхэд та нар юу хэр санаачлагтай ажиллах вэ? Идэвхтэй оролцох вэ? Ер нь идэвхтэй оролцоно гэж бодож байгаа. Тэгээд энэс хойш ч гэсэн ер нь бус ангийнхантай үлгэр дуурайл үзүүлээд завсарлага болгоно хийнэ. Хүний нөгөө сэргжилт өдр болохоос сэргийлээ. Тэгээд хүний төсөн хангамжийг сайжруулахын тулд тэгээд элдвс нөгөө одоо ч нөгөө их тархалт их бий болж байгаа. Тэгээд тархалтаас их сэргийлнэ. Тэгээд ер нь гойлог ер нь ангаараа гойлог болно даа. Сургуулаараа. За яг ангаараа гойлог байдаг байж болно тийм ээ. Би ингээд боддог одоо юу гэдэг чинь хөгжмийн аян дээр тий аэробик ч юм уу аэробик эдгээр тэр хүмүүс чинь ингээл дасгал хийгээд байдаг шүү дээ. Та нар ягаад ингээд ая сонгоогүй вэ? Аян дээр биш ингээд шууд өөрсдөө ингэж хийвэ. Мэдээж бас аян дээр хийж болно л доо. Гэхдээ бид нар бас тий ай гэхээр одоо тасгал хөдөлгөөн аэробик юм амар тийм цаглаг аян дээр явдаг шүү дээ. Тэгээд энийг бид нар тасгал хөдөлгөөнөд бүх насны хүмүүс хийж болохоор анхлаад зөвөр тоолоод тий яг хүмүүс заадаг шиг сурдаг шиг ингээд хийвэл хүмүүс арай их ойлгоод итгэдэг их болоо гэсэн талаас нь ингэж хэлсэн байгаа. Мэдээ цаашдаас явуулах сайн дээр хэлдэг. Сая та нар ярьсан шүү дээ тий махлаг хөдөлгөөний дутагдaltaй хүмүүст одоо энэ хөдөлгөөнүүд хэрэгтэй гэж. Танаа сургуульд болон танаа ангид хэр их тийм хүүхдүүд байгаа вэ? Нэг баг байхгүйс их хэмжээний бол байгаа. Тэгээд энэ хөдөлгөөнийг хийснээр болохоор манай анги хүүхдүүдийг сургуулийн хүүхдүүд турна гэж очоо. Тэгээд турхаас яг тийм сайн турна гэж хэлж чадахгүй ч яг өөрийнхөө зохих хэмжээнд очино гэж бодож байгаа. Идэвхтэй хөдөлгөөнд эрүүл бие оршин. Идэвхтэй хөдөлгөөнд эрүүл бие оршин. Эрүүл биед саруулахаа оршин. Эрүүл биед саруулахаа оршин. За ингээд сонирхолтой завсарлага маань ямар болсон бэ? Ер нь сонирхолтой болж чадваа? Болж чадсан гэдэг итгэлтэй байгаа. Тэгээд бид нараас одоо энэ маань өөрөө тийм уралдаан бас нэвтрүүлэхтэй. Тэгээд бид нараас дасгал хөдөлгөөнөө зээжлэхтэй бас одоо уралдаан доторх уралдаан гэдэг шиг тэгээд зээжлсэн. Тэгээд тэрүүгээр бас хоорондоо өрсөлдөөд тэгээд дасгал хөдөлгөөнөө хийж маш сонирхолтой хөгжилтэй маягаар хийж чадсан гэдэг итгэлтэй байгаа. Нийтээр тоолж хийжсэн нөгөө завсарлагаанаар гараад ирсэн бүх сурагчид нь бүгдээрээ тоолоо дасгалаа хийхээр дасгалын хэмнэл хоорондоо зүрхгүйгээр зэрэг хийх зэрэг ийм ашигтай талуудыг бол нийтээр тоолох аргыг амжилттай хэрэгжилж чадчихжээ. За мөн шилж хөдөлгөөнүүдийг бол амжилттай хэрэгжилжээ. Жижигхэн тэр коридорын зайд хан байдаг штэ коридорын ханыг ашиглаад хийх дасгалуудыг хийсэн юм даваа талууд бол ажиглагдчихсан.
За ингээд нийтдээ буян тухай зохицлын оноо бол 22 оноо авсан байна. Баяр хүргэе. За үзэгчдээ бид хоёр одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төв дээр ирсэн байна. Манай алдраа 2-7 хоногийн турш бэлтгэлээ хийсэн тийм ээ. Ер нь үр дүн ямар хөө? Жохон хассан байна жингээс. Баяр хүргэе. Тэгээд бас биений жохон хүндүртэй. Тийм их байгаад байна. Миний хувьд ч гэсэндээ бас багшийн заасан дасгалуудыг хийж байгаа. Дасгал хөдөлгөөний хувьд бол бид хоёр ингээд хийгээ болоод байна тийм. Харин хоолныхоо хувьд харин ямар дэглэм барих хэрэгтэй вэ гэдгээ одоо эмчээс бүх хоёул асуух уу? За тэгээд. За тэгээд. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За намайг алдар гэдэг л дээ. Намайг Анок гэдэг бид хоёр эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөний нэвтрүүлгээс явж байна. Тэгээд би Golden Gym гэдэг фитнес клубд одоо явж байгаа. Тэгээд жингээ хасж байгаа. Бас эрчимтэй хөдөлгөөн хийж байгаа. Эрчимтэй хөдөлгөөн хийж байгаа. Ер нь маш эрчтэй турж байгаа гэж бодож байгаа өөрийгөө. Тэгээд бас мэрэгжлийн хүмүүсээс одоо бас асуух зүйл байна л да. Яг ийм эрчимтэй одоо биеийн хөдөлгөөнөөр одоо тийм турж байгаа хүнд те одоо хоолны дэглэм ямар байх хэрэгтэй юм бэ? Турна гэдэг бол одоо жишээ нь одоо хоногт хүн хоолоор авч байгаа тийм тэр хоол хүнсээр авч байгаа илчлэгийн хэмжээ чиний одоо өөрийн чинь хөдөлгөөнөөр одоо зарцуулж байгаа тэр илчлэгийн хэмжээнээс бага уярж штэ зөрүүн бага илчлэгийг авч их илс зарцуулж ийж одоо энэ илчлэгийн ялгаагаар одоо жингээ хаснаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өөрөө ингэж эрчимтэй ингэж хөдөлж байгаа үед бас тэр хөдөлгөөнөөр зарцуулсан одоо бүх энерги хоолоороо нөхөж аваад их юм бол тэр нь ямар нэгэн зөв жин хасах үйл ажиллагаа явагдахгүй. Энд одоо ийм үзүүлэлтүүд байгаа л да Golden Gym-ийн тийм анх эхэлж байгаа бүр ердөөсөө урд нь ямар ч хөдөлгөөн хийж байгаагүй. 2-7 хоногийн өмнө хийсэн. Одоо энэсээ багассан юм байна. Одоо энэсээ бол багассан байгаа гэж би бас найдаад байгаа шүү дээ. Одоо яг жингээ үзээд тэгээ биеийн бүтцийг тодорхойлъё. 2-7 хоногийн хугацаанд яг эрүүл турж байгаа хүний биеийн бүтц яаж өөрчлөгдөх ёстой. Чамд одоо процесс яаж явагдаж байгаа гэдэг бүдний дүгнэлт үзэл л да тий. Одоо тодорхойлоод. За тэгэхээр одоо манай одоо энэ дэх мэрэгчлэн одоо яг сүүлийн үеийн биеийн бүтцийг тодорхойлох аппаратын дээр биеийн бүтцийг чинь тодорхойлъё одоогийн байдлаар тэгээ 2-7 хоногийн өмнөхтэй харьцуулаад өөрчлөлт гарч уугүй юу. Энэ удаагийн зөвлөө юугаар ачаад бүртэлтэй юм гэхээр одоо чинь энийг их баримтлах хэрэгтэй тий биеийн өөхлийн эзлэх хувь чинь багасч явах хэрэгтэй. Энэ өөхлийн эзлэх хувийг багасгаад яах вэ гэхээр идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй. Давхар тэр алдж байгаа өөхөө өөрөө одоо буруу хооллож тий илүү их идэж тэргээр ингэж буцаагаад ингэ нөхөдөө тэгвэл нөө хөдөлмөрийн гар зүйтэй тий. Тэгэж бол болохгүй гэдэг юм хэлэх гээд байна. Алтраа үзэгчд маань манай нэвтрүүлгээс эрүүл амьдралын үндэс нь хөдөлгөөн зөв хоол байдгийн маань гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Би ч бас өөрийнхөө биеэр үлгэрлэхийг хичээж байгаа шүү дээ. Манай нэвтрүүлгээс гарч байгаа дасгал хөдөлгөөнийг үзэгч та бүхэн өөрөө чадахын дагаж хийгээд алдраад өгж байгаа багшийн зөвлөгөөч гэсэндээ дагаж мөрдөх хэрэгтэй тийм ээ? Тий. Ер нь бүх хөдөлгөөнүүдийг сайхан дагаж мөрдөрэй. Ингээд эрүүл сайхан амьдарцгаая. Энэ юм сэгэлтэй.